энэ одоо би 55 хүрсэн. Тий. Одоо тэгээд лабораторитой гадна талбай хүндэснээс ажилладаг. Тий. Тэгээд одоо тэтгэвртэй гарах гал одоо энэ дагуу гол нь хуулийн дээр яг энэ тал дээр ажилладаг хэрэг бүхий хүнээс ямар мэдээлэл өгөх тодорхой ойлголт авч байгаад явахгүй бол наагур холбогд хүмүүсээс талаалахаар ус тодорхой мэдээллээс хэлж өгөхгүй. Тэгээ хууль нь шинжлэгдэж байгаа гэж хасан хариулт өгөхөөс чашгүй байгаад байна л да. Та одоо группт хэдэн хувь блэ? Одоо 60% таа. 94 онд яасан группт орсон. Хийхтэй болцоо нөгөө сайн дурын татгад төлөөл яваад ирсэн. Тэгээд сүүлийн нэг 12 3 4 жилд нэг тодорхой албан байгууллагатай ажиллаад ингээд тууштай ингээд төлбөртэй ингээд тасралтгүй шимтгэлээр ингээд явж байгаа. Нийт ажилласан жил маань 22 жил. Тэгээд нэг тийм хүн байна. За Баталгаахаа ингээд хөө би тандаа өмнө тайлбарлаж ирснийхаа дагуу яг энэ тэтгэврт гарахтай холбоотой шилжилтийг нэг туйлын гаргалгаа нь яг яаж батлагдахаар шийдсэн, яасан, юу болсон гэдгийг нь судлаад мэдээд би энэ пэйж дээр тавьчих өгөх. За тэгээд нэг хараад өгөх. Тэгээд таны би утсыг бичээд авчлаа. Пэйж дээр мэдээлэл гарсны дараа би танд эргээд хэлээд өгөх. За. Тэгвэл болж байна уу? Болж байна. Намар одоо нөгөө хөнгөн хуулийн шийдвэрцэн хууль одоо задлж тайлбарлах үйл ажиллагаа явуулах юм уу? Тийм, тгий гэсэн үг байхгүй. Яг тантай яг таны нөхцөлийг бичээд авсан юм чинь энэ нөхцөлд энэ хүн яах юм бэ гэдэг нь би мэргэжлийн хүмүүсээр өөрсдөө нь тайлбарлуулсан заавар би олоод гаргаж асуугаа тэгээд пэйж дээр хуваалцдаг гоо. Тийм бол танд харагдаж шүү дээ. Тий. За энэ утсан бас давхар аваад нөгөө бичээд ирүүлсэн юм тий. Тий. Тоймлох юм бол тий 10 хүн тутмын 7-оос 8 нь хөдөлмөр эрхлэхэд ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ? Би ийм юм хийж чаддаг. Надад ийм давуу тал байна. Даанч надад зээл нь болтохгүй байна. Эсвэл ажлын байр байхгүй байна. Эсвэл би хийсэн юм хүмүүс дарж чадахгүй байна гэдэг асуудал нь. За үлдсэн 2 болон 3 нь болохоор орон сууцны асуудлыг ярьж байна. Олон жил хүлээлээ, материалаа өглөө гэж ярьсан. За 10 хүн тутмын аруулаа юу гэж хариулж байгаа вэ гэхээр сайд болон холбогдох байгууллагууд руу мэдээлэл өгсөн чинь хариугаа ерөөсөө авдаггүй гэдэг мэдээлэл бас маш их ирж байгаа. Ерөөсөө ингээд мэдээллүүд нь тодорхой биш байгаа учраас аргаа бараад энд ирлээ, аргаа бараад өөртөө ч хандж байна гэсэн хүмүүс бол ихэнх нь дандаа өмнө нь одоо сайд дарга нарт юм уу засгийн газар эсвэл агентлагт хандаад яваад тэгээд нааша үнэхээр хариу авч чадсангүй, бүр уучраа олдгүй гэсэн хүмүүс бол дандаа тэгж ирж байгаа гэсэн. Гэтэ хүндэж байгаа асуудлын сэдвийг ангилах юм бол хөдөлмөр эрхэлж байгаа, баялаг бүтээж байгаа хүмүүс байна. Эсвэл одоо үнэхээр эрүүл мэндийн асуудалтай орон гэргүй бас хүмүүс бол байна. Гэтэ тэр хүмүүст нь бол цөөхөн 10 тутмаас нэгийг юм 2 л гэсэн. Одоо энэ иргэдтэй уулзалтын одоо гол үр дүн нь яаж гарах юм бол ер нь ямар ч байсан энд одоо ч өнөөдөр би нэг хэдэн хүнтэй уулзчихв та баримжаагаар нэг 20 хүнтэй уулзсан уу тий 20 хүнтэй уулзлаа гэхэд энэ дээр чи 20 өөр кейс байгаа. Тэгээ энэ 20 хүний чинь цаанд баг яг ийм асуудалтай 200 300 эсвэл 2 3 мянган хүн байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр яг нэг хүний кейс дээр нь жишээлж байгаа асуудлыг хөөцөлтөд мэдээлэл ядаж ил тод болгох юм бол цаана байгаа 2 3 мянган хүнд мэдээлэл хэрэгтэй болох гэсэн. Бүр нэг хууль өөрчлөхгүй бол болохгүй асуудлуудаас байгаа. Тэр жишээлбэл эмийн асуудлууд байгаа. Энэ дээр бол яг намар орж ирэх хуулийн дээр бас анхаарах юм байна. Эргэж уулзахаар баг одоо 7-8 хүнд бол эргэж уулзж хагаад бүр юм бодлогын түвшинд ажиллах гэсэн хүмүүс байна. Одоо энэ бид нар чинь нөгөө 120 зургуулаа тэгэл одоо чуулга ихлэхээр энэ заал бол нэлээ олдохгүй болох байх л та. Гэхдээ ер нь 126 гишүүд бүгдээр иргэдтэй уулздаг. Тойргийн гишүүд бол 20 төрчид уулздаг. Ажигсаалтынхан бол салбараар уулзж байгаа. Тэгээ гол нь бид нарт уулзахаар бол санхүүгийн хувьд нэлээд жоохон хүндэд өгөхгүй нэг юм том өрөө олох эсвэл одоо төрийн байгууллага болохоор шин заавал регистрийн дугаар гэж жоохон сурталтай болоод эхэлдэг чинь. Хүний нүдэнд бол сурталтай, нөгөө талдаа бол процесс явж байгаа. Хүртээмж яригдаад эхэлдэг. Миний хувьд бол дандаа хүртээмжтэй газар уулзах хэрэгтэй болчихдог. Тэгэхээр хотын төвийн нөгөө хүртээмжтэй газар уулзахаар тэрнийхэн зардал нь бас жоохон төвхтэй байгаад тий. Тэгээ тэр асуудлыг яг шийдвэрлсэн маш оновчтой ийм өрөө бас энд гарчээ гэж бодоод тэгээд анх удаа уулзч үтсэн. За дараагийн удаа бол би сэдвчлэн одоо зөвхөн өргөн барьж байгаа хуулиараа дагнаад тэгээ уулзлаа гэж бодож байгаа. За